Яг одоо сайн өстрийн зөвлөлд чийж өгсөн шийдвэр Аныг ингээд гар гэхээр нь гарчиж болох юм аа. Одоо тэр гэрээнд заасан үүрэг байдаг юм уу? Заалтаа ерөөсөө огт зөрчөөгүй гэж штэ тий. Гэрээнд байгаа юу? Гэхдээ ер нь тэгэд янз бүрийн байр суурьтай байгаа шүү дээ. Миний хувьд бол ер нь энэ болох ёстой юм болдгороо болж гэнэ гэж ойлгож байгаа. А ер нь яагаад та бүхэнд бас ингээд нэмэлт мэдээлэл хэлэхэд улсын хурлаар болоод улс төрчид ер нь энэ засгийн газар энэ парламент чи өөрөө тийм хамтрал руу түлхсэн парламент шүү дээ. Ийм учраас заавал хамтрах явсах ёстой гэж ярьдаг. За миний хувьд энэ дээр байр суурь илэрхийлэхэд мэдээж эвсэж хамтарч нэгдэх асуудлууд ойлголцох асуудлууд байна. Тэгвэл парламент дээр баруун жигүүрийн буюу жижиг төрийг иргэний орон зайг, бизнесийн орон зайг эрхэмлсэн баг татварыг эрхэмлсэн нам баруун талын зүүн жигүүрийн өндөр татвартай том төртөө том их зохицуултыг эрхэмлсэн нам хоёр яасан ч нэг тоонд орж эвсэж хамтарч болохгүй. Энэ хоёр нам үндсэн жигүүр дээр байгаа бодлогын ялгаагаа аваад дунд нь байгаа тэр жижиг гэж хэлж болох намууд эвсэл хамтралд ордог бодлого хэрэгжүүлдэг байжээч энэ өөрөө Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа болсон парламентын ардчлалыг авч явж байдаг улс төрийн намуудыг эрүүл байлгахад чухал үүрэгтэй л гэж боддог. Яагаад гэвэл дахиад хэлэхэд парламентын эвсэл хамтрал хоёр гол нам хоорондоо эвсэж болох. Хоёр гол нам эвсчихээр парламентын 90% сонгуулийн хооронд эвсэж байх юм бол хамтраад байх юм бол сонгуул хийж яадаг. Ард түмнэр зардал тоглож яадаг. Хоёр улс төрийн намууд хоорондоо ярьж байгаа л судлах хугал авч хэлдэг. Тэгэхээр миний байр суурь бол энэ болох ёстой юм болдгоо. Энэ зөв чиг рүү явж байна. Парламентыг эрүүл мэтгэлцээний талбар сөрөг хүчинтэй, албан ёсны сөрөг хүчинтэй, цөөнхөн сөрөг хүчнэг гэдэг. Одоо цөөнхөн сөрөг хүчнэг гэж болохгүй болчдөг. Эрх баригчдын карманд орчдөг. Ийм байж болохгүй шүү дээ. Энэ өөрөө улс орны эрх ашигт энэ парламентод бүр хэтэрхий даамжилж олон сонгуул дамжиж ингэж бол энэ тусгаар тогтнолд хортой юм явуулаа гэж боддог. Хаана үндсэн болгоо орооныхоо хурлыг хуралдуулна. За та намын даргад нэр дэвших үү? Өө тэр асуудал 4 журмаараа л явна. Энэ асуудал төр чинь улс төрийн намын тухай хуулиар 4 журмын өөрчлөлтийг бас бид ярих хэрэгтэй. Тийм амбиц байгаа юу? Бодол байгаа юу? Гэхдээ тэр нээлттэй шүү дээ.